Оройн төргийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ даваа гарагт бид бүхэн Монгол улсын гадаад үр гамшигын хэмжээнд хүрсэн үү эсвэл гайгүй байгаа юу гэсэн сэдвээр ярилцахаар студиуд зочдоо урьж авчираад байна. Яагаад энэ сэдвийг энэ даваа гарагт онцлог болсон талаар Монгол улсын гадаад үр, ер нь гадаад үр гэж юу байдаг вэ гэсэн пакэж үзээд бүгдээрээ студидээ эргээд уулзцгаая. Монгол улс 2010 онд батлагдсан төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд улсын үр гэж засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс засгийн газрын гаргасан баталгаа, үрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчөд болон тэдгээр өмч давмгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд иргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд оногдох хугацаа хэтэрсэн хүү, алданг, торгуулийн нийлбэрийг улсын үр гэж тодорхойлсон байдаг. Харин бонд гэж юу юм бэ? Энэ бол засгийн газар аль эсвэл хувь компаниас төсөл хөтөлбөр хөрөнгө санхүүжилт босгох гэж гаргасан тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгээ эргүүлэн авдаг өрийн бичиг бүхий үнэт цаасыг хэлдэг байна. Инхээр өр, бонд, зээл бол хандив, буцалтгүй тусламж огтхонч биш юм. Альва өр их тусмаа эргэн төлөлтөн ч их байх ёстой. Их үрийг татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсвөөр л төлнө гэсэн үг. Засгийн газар бонд гаргаж гадаад дотоодын хувийн хөвшилд борлуулах эсвэл төв банк нь төсвийн алдагдлыг нөхөхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг өсгөх ба засгийн газрын бондоо худалдан авах замаар мөнгө зээлдэг. Хөгжиж байгаа орнууд нь өндөр хөгжилтэй улс хөгжлийн банкудаас хөнгөлөлттэй зээл тусламж авч бас төсвийн алдагдлаач нөхдөг байна. Өнөөдөр ийм аргыг дэлхийн улс орнууд нийтлэг хэрэглэж байна. Харин манай улсын өр, бонд хуулиар заасан хэмжээгээ хэтэрч улсын аюулгүй байдалд нөлөөлөх үс хэмжээнд хүрсэн үү гэдэг бидний анхаарах гол сэдэв болоод байна. Тренд цэгийн мэн дээр гарч байсан бах гадаад үрийн одоо яг сүүлийн 2 засгийн газрын авч байсан өрүүдийг ингээд хэмжээд инфографик гаргасан байсан. Тэр инфографик бид нэр бас дэлгэцэнд үзүүлэх юм бол Монгол Улсын ерөнхий сайд Баяр болон Батболд нарын үеэр шинээр нэмэгдсэн өр. За Монгол Улсын ерөнхий сайд Алтан уяг болон Сайхан бэлэг ерөнхий сайдын үеийнээр нэмэгдсэн үрийг Монгол банкны статистик дээр тулгуурлаж энэ инфографик гарсан гэж мэдээлж байгаа. За тэгэхээр мэдээч хэрэг ерөнхий сайд Баярын үед бол оюутлогоо төсөл зурагдсан болохоор тэр бол нэлээд том хэмжээг бас авч байгаа байх гэж анзаарлаа энэ инфографикаас харахад. Тэгэхээр энэ хэр баримттай тоонууд вэ? Энэ дээр ер нь дүн шинжилгээ хийж үзсэн болов уу? Инх хамгааллын гишүүнээс ухад. Тэгэхээр үрийн аль засгийн газрын үед их өр тавьсан бэ гэдэг бас нэг юм маргаан зүйл үүж гарч эхэлж байна л да. Тэгэхээр бид нар бол өрийг бол 5 юм үзүүлэлтэд 5 харьцаагаар нь харж явах хэрэгтэй гэж энэ олон улсын Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон улсын валютын сан бол зөвлөмж хүргэдэг. Тэр бол нийт Монгол улсын өрийн хэмжээ нь экспортынхаа хэмжээтэй ямар хэмжээтэй байна, тийм ээ? Өрийн хэмжээ нь төсвийнхаа орлоготой ямар харьцаатай байна? Өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ямар харьцаатай байна? Өрийн хэмжээ нь тухайн улсын зээлчих зэрэгэлтэй ямар хэмжээтэй байна гэж. Тэгэхээр одоо яг энэ график дээр харж байгаа одоо Батболд Баярын засгийн газрын үед Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ярьж байгаа эдийн засгийн өсөлт бол 13%-тай 13-аас 17% хүрч байсан. Анх удаа Монгол улсын төсөв алдагдaltaгүй болж байсан. Анх удаа Монгол улсын зээлчих зэрэглэл одоо эерэг ийм дүр төрхтэй болж байсан гэдэг ийм гадаад орчингууд маш их сайжирч байсан юм аа. Энэ үед бол гадаадын хөрөнгө оруулагч нарын этэх итгэл Монгол улсын одоо бидний олон улсын зах зээл дээр гаргаж ирсэн тавхан санаж байгаа бол анхны тэр бонд байж байгаа тийм ээ. Анхны хөгжлийн банкны бонд бол 580 сая долларын бондыг дөнгөж 4.5% хүүтэй гаргаж ирсэн шүү дээ. Энэ бол монголчуудад итгэж байгаа итгэл байхгүй. Ер нь бол Монголын засгийн газрын одоо гадаад зах зээл дээр гарч байгаа бондын хүү бол гадаадынхны хөрөнгө оруулагчдын Монголын засгийн газарт монголчууд итгэж байгаа юм итгэлцлөөр. Тэгэхээр яагаад ер нь сүүлийн үед манай олон улсын зах зээл дээр гарч байгаа энэ бонд хамгийн сүүлд гарсан бонд чинь бараг 11%-тай гарч шít. Энэ бол нөгөө зээлчих зэрэглэл нь сөрөг болсон. Монгол улс бол гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэ болсон ийм улс орн болсон учраас зээлийн хүүгийн дарамтууд маш их ирж байгаа. Энэ дээр би нэг зүйлийг бүр онцлон дурдахыг хүсэж байгаа. Юу гэхээр Монголын төсөв бол зээлийн дарамтанд орсон. Юугаараа орсон гэхээр зээлийн хүүгийн өр, тийм ээ, зээлийн хүүгийн өрөнд одоо зөвхөн 2016 он гэхэд 940 тэрбум төгрөг төлж эхэлж шít. Энэ бол үндсэн зээл биш, зээлийн хүүгийн төлж эхэлж байгаа. Энэ бол зээлийн маш их том дарамтанд орсон ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа гэдгийг бид нар хэлэх ёстой. Ер нь цаашдаа энэ үрзэл авахгүйгээр хөгжих боломж байдаг юм уу? Нэмж яагаад тавих хэрэгтэй юм бэ гэж. Одоо бол жишээ нь засгийн газар бол 16 он гарснаас хойш 750 сая $750 гаднаас босгочод байна. Авчаад байна. Зээл.
оноос хойш. За энэ дээр нэмээд энэтхэг улсаас 1 тэрбум ам доллар авах гээд одоо аж үйлдвэрийн яамн дээр ажлын хэсэг гараад бас тодорхой саналаа хөргүүлсэн. Хятад улсын экспорт импортын банкнаас 1 тэрбум ам доллар аваад зарим нь одоо эгийн голын усан сахалгын станцад өгнө гэдэг ерөнхий хэлцээр нь батлагдсан. За үүн дээр нэмээд шинээр одоо энэ засгийн газар үн цаасаар 500 сая ам доллар дахиж босгоно гэж одоо ярьж байгаа. Тэгэхээр энэ бол бид нар бол энэ өр зээл авж заавал энэ одоо эдийн засгийн хүндрэлийг бид нар одоо эхнээсээ төлөлт явуулах гэдэг учраас ийм хүндрэл байна. Ер нь хөрөнгө оруулалтаа дэмжих чиглэл рүү, хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэгчдийн итгэлийг сэргээх чиглэл рүү засгийн газар тодорхой ажлууд хийх ёстой. Өмнөх одоо 2008-аас 2012 онд бол жилдээ бид нар нэг 4 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт гаднаас татчихсан, шууд хөрөнгө оруулалт. Энэ шууд хөрөнгө оруулалт гаднаас татна гэдэг бол эргээд өр зээл болдгоо. Энэ бол ачаалал засгийн газар дээр ирдэггүй, иргэн дээр ирдэггүй. Энэ бол тодорхой бизнесийнхаа зорилгоор тэр аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө эрсдлийг өөрөд хийж байгаа ажил шүү дээ. Тэр утгаараа бол бүхэл одоо энэ бизнес эрхлэгчдийнхээ аж ахуй нэгж үндэснийхээ аж ахуй нэгжүүдийг гадаад хөрөнгө оруулагчдаа бүгдийг хөөж явуулчаад үндэснийхээ аж ахуй нэгжүүдийг янз бүрээр хил амаар дарамтлахаас эхлүүлээд хүчний байгууллагуудаар дарамт шахалж үзүүлчихэд тэгээд одоо нөгөө нэг бүтээн байгуулалтаа ихээр мөнгө байхгүй хөрөнгө оруулалт нь одоо шууд хөрөнгө оруулалт чинь бол жилийн эцсээр бол бараг 0 гарлаа шүү дээ өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт. Тэгэхээр тэр тасалдаж байгаа мөнгийг хаанаас олох гэж байгаа вэ гэхээр л одоо зээл тавиад байгаа. Тийм учраас энэ гадаад зээлээ тавихгүйгээр шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байдлаар аж ахуй нэгжүүдийн тэр бизнесийн явдаг зарчмаар энэ асуудлыг шийдээд явах нь зүйтэй. Тийм учраас өөрийн таазан тулцсан илүү гарцсан байна. Энэ асуудлаараа бол одоо шааш дахиж өөрөвтэй тавьж байгаа гэдэг асуудлыг тавьж байгаа. Зээл авахдаа хамгийн том анхаарах асуудал улс орны эдийн засгийн аюулгүй байдал гэдэг энэ асуудлыг бол онцгой анхааралтай байх ёстой. Зээлийг авахдаа бол аль болохоор төрөлжүүлсэн байдлаар бол авах ёстой л да. Өнөөдөр зөвхөн одоо Хятад улсаас бүгд найрамд Хятад улсаас их хэмжээний зээл аваад байна. Гэтэл бид яагаад Оросын холбооны улсаас бас зээл авах боломжгүй юм? Оросын холбооны улс бол бас эдийн засгийн чадвартай орн. Магадгүй Оросын холбооны улсаас 1 тэрбум түүнээс илүү хэмжээний зээл авах, хамгийн гол нь авсан зээлээ юунд зарах вэ гэдэг асуудал бас чухал байгаад байгаа. Зээлийг одоо оновчтой зарснаар эдийн засгийг сэргээх бол гарцаагүй гарцсан байгаамаа. Хоёрдугаарт нь өөрсдийнхөө бодит боломжтой харьцуулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бид ямар ч төлөх боломжгүй тэр өрөөдийг авсаар байна. 17 оны өрөө яаж төлөхөө мэдэхгүй дараагийн өрөөг л бид аваад байна л да. Энэ нь бол болгоомжлох хандлагыг төрүүлээд байгаа. Гадаад өрн дээр валютын ханш, зээлжих зэрэглэл болон засгийн газрын гадаад арилжааны жишг хүү гэдэг 3 индикатор бол нөлөөлдөг. За энэ 3 үзүүлэлтээр харахад бол Монгол улс аль алин дээр нь сул байгааг бол бид бүгд мэдж байгаа. За агентлагууд бид нарыг бууруулж ер нь дүгнэлтүүдээ одоо энэ зээлжих зэрэглэл тогтоодог 3 агентлаг сүүлийн 1 жилийн хугацаанд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан гэдэг ийм мэдээллүүд байна л да 14 оны байдлаар энэс хойш бууруулсан байна. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны яг нийт сайн жишээнүүдийг хараад байхад ер нь иймэрхүү хэмжээний өрнөөс гарсан ямар орны жишээгээр ер нь Монгол улс зээлийн иргэн төлөлтөн дээр менежмент хийх боломжтой ер нь ажиглаж байхад өндөр төлөгдөх жилүүдийнхээ одоо сая авсан жишээ бондороо тийж одоо жишээ болгоод ярих тийм ээ төлчих юм бол тэр бол жишээ нь 10 дараа дахиад 5 жилийн дараа тийм ээ төлөгдөхөөр тийм ээ одоогоос 5 жилийн дараа төлөгдөхөөр ингээд байд юм уу те ингээд энийг одоо тэгшит гэж тийм ээ үр төлөх тэр одоо эрсдлээ бол бууруулах юм боломжийг бол гаргаж өгч байгаа. Одоо бүтээн байгуулалтын ажлууд руу санхүүжилт хийгдэнэ. Тэгэхээр зөвхөн сонгуул руу чиглэсэн ийм нэмж үр тавих асуудал ажиглагдаж байна уу ер нь таны бодлоор? Энэ их аюултай зүйл. Тэгэхээр өрийн дарамтанд орсон 4 Чил, Аргентин, Грекийн жишээг бид нар ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо Монгол улсын хөгжил бидний амьдрал бол энэ сонгуулиар дуусчихгүй цаашаа үргэлжлэнэ. Тэгэхээр яг энэ сонгуул өгсөн одоо 2-3 сарын хугацаанд маш их өндөр арилжааны бараг үндсэндээ 10%-тэй 11% гэж чинь арилжааны банкны хүүтэй тэнцэх хэмжээний ийм өндөр зардалтай зээлүүд олж ирж байгаа байхгүй бас богино хугацаатай тийм ээ 3 жил 5 жилийн хугацаатай. Тэгээд тэр нь эхний сая авсан хамгийн сүүлд авсан Swiss Credit гэж банкаас авсан энэ зээл бол тэр 250 сая долларын зээлийн зориулт нь өөрсдөө засгийн газрын буруугаас одоо хаан ресурс гэж компани шүүхийн маргаанд унчаад 70 сая долларын өрөнд Монгол Улсын засгийн газар орчоод энийгээ төлсөн. Нөгөө талаасаа бол оруулж ирж байгаа өөрөө одоо малчтын зээлийн хүүг бууруулах одоо зориултаар гэж гаднаас иймэрхүү богино хугацааны одоо богино улс төр харсан ийм шийдвэрүүд гарч байгаад би их туйлыг харамсаж байгаа. Тэгэхээр бол засгийн газар бол гал унтрагч биш. Тийм ээ гал хамаанд биш. Засгийн газар бол урт дунд хугацаанд Монгол улсынхаа эрсдлийг зөв тооцсон, Монгол улсынхаа хөгжил дэвшил рүү чиглэсэн ийм л одоо зөв
өрийн зээлийн зөв менежмент явах хэрэгтэй гэж ойлгоод байгаа хгүй. Тэгэхээр одоо бид нар нэг юм тулга тойрсон хэрүүл ярмаар байна л да. Тэгэхээр эндээс гарах гарцууд нь юу вэ гэж тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо Монгол улсын тэр зээлчих зэрэглэлээ сайжруулмаар байна. Зээлчих зэрэглэлд чинь Монгол улс одоо муу зээлдэгч болцлоо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яаж зээлчих зэрэглэлээ сайжруулах вэ гэхээр бид нар тэр төсвийнхаа алдагдлыг хамгийн түрүүнд төсвийн алдагдaltaгүй болгомоор байна. Ингэх юм бол гадагшаа одоо зөв мессеж сигналууд гарна тийм ээ. Тэгээд экспортынхаа хэмжээг нэммээр байна. Төсвийнхаа орлогыг нэмэгдүүлмээр байна. Гэх мэтлэнгээр одоо бидний хийж болох энэ засгийн газрын одоо цаг алдгүйгээр хийж болох ийм олон ажлууд байгаа хгүй. Гэтэл харамсалтай нь өнөөдөр засгийн газар маань ийм өндөр хүүтэй зээл олж ирээд богино хугацааны ийм богино зайн улс төр хийгээд ингэж явж байгаад л бид нарыг харамсаж байгаа. Энэ бол эргээд нөгөө эдийн засгийн ихээс илүү бас засгийн одоо засаглалын хямрал нүүрэлцний хамгийн одоо тод жишээ гэж бодож байна. Хариуцлагын асуудал. Дараа нь хин ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал байна. Гадаад өрийн шийдлийн хувьд бидэнд тийм богино хугацаанд шийдчих тийм шийдэл харагдахгүй байна. Нэг жилийн дотор тодорхой хөрөнгө оруулалт гадны гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээд валютын орох урсгал нэмэгдээд гэдэг ийм шийдэл бол байхгүй байна. Тийм учраас бидэнд гол шийдэл нь урт хугацаанд харагдаж байгаа. Богино хугацаанд дах төлбөрөө бидэнд хангах боломж бол ерөнхийдөө өрөөгөөрөөр гэсэн хувилбар л байгаа. Энэ хугацаанд бид нар үндэсний эдийн засгийн суурь бодлогоо сайжруулах шаардлагатай байх. За бүр аргаа ядсан тохиолдолд бид эргээд стендбай хөтөлбөр рүү шилжих тэр хувилбар бол байгаа. Дотоод нөөц бололцоогоо яаж ашиглах вэ? Яаж энэ ганцхан одоо уул уурхай гэдэг ганц үлтэй одоо ийм явах уу энэ эдийн засгаа төрүүлжүүлж тийм ээ энэ урт хугацаанд ийм доктортой өсөлтийг бий болгох уу гэдэг ийм асуудал яригддаг. За баярлалаа. Тэгэхээр энэ хоёр аргаас бол хуримтлал манад бол хүндрэлтэй. За дараагийн нөгөө хөнгөлтөө нөхцлөөр авах мөнгө маань одоо олж ирж байгаа мөнгө маань улам л үнэтэй болоод байна л та хүүг нь харж байхад. Тэгэхээр энэ хамглан гишүүн танахаас та яг хувь гишүүнийхээ хувьд засгийн газарт асуулга хүргэсэн байсан үгүй энэ үрийн асуудлаар. Тэгэхээр ямар шийдэл ер нь та харж байна? Тэгэхээр энэ бол одоо ганцхан засгийн газрын санаа зовох 76 гишүүдийн санаа зовох асуудал биш. Монголын нийт ард түмний өнөөдөр санаа зовох зайлшгүй юм хурц асуудал болчиход байна шүү дээ. Тэр тусмаа зүгээр нэг тийм арга ядсан хоног өдрийг өнгөрөөсөн эсвэл сонгуул өнгөрөөсөн ийм шийдлүүд байж болохгүй гэж би бодож байгаа. Тэгэхээр мэдээж өнөөдрийн энэ өрөөссөн гол шалтгаан нөхцөл байдлууд бол бид нар түрүүн их ярьлаа. Нөгөө яг өнгөрсөн 4 жилийн хугацаанд төсвийн буруу бодлого явуулсан, тийм ээ, их тэлэлтийн бодлого явуулсан, мөнгөний их тэлэлтийн бодлого явуулснаар үр дүнд өнөөдөр бид нар ийм том эрсдэл үүрэх хэмжээнд хүрч байгаа байхгүй. Тэгэхээр богино хугацаанд одоо та хэлж шүү дээ нөгөө 500 сая доллараар одоо ингээ арилжааны банкуудын засгийн газрын худалдаж авсан 16% хүүтэй бондыг санхүүжүүлэхээр хийж байгаа юм байна. Энэ бол зөвхөн галуунтрааж байгаа. Тэгэхээр арилжааны банкуд дээр ч өнөөдөр бас муу зээлийн хэмжээ нь бараг 2.80 төгрөгийн хэмжээнд хүрсэн байж байгаа байхгүй. Эргээд 500 сая долларыг бид нар арилжааны банкнд өгөө тэр зээлээ хааж байгаа ч гэсэн улсын төсөв дээр байгаа дарамтууд нь байсаар л байна. Яг нь улсын төсвөөс үндсэн зээл нь төлөгдөн, зээлийн хүүн төлөгдөн тийм ээ. Тэр жил бүхэн 1.80 төгрөгийн одоо дарамтууд. Ер нь 2013 оноос хойш бид нар ч улсын төсвөөс хөрөнгө оруулалтаа хийж чадхаа болсон шүү дээ. Тийм хөрөнгө оруулалт чадхаа хийж болсон. Нөгөө цалин тэтгэврүүдэд тавьж чадхаа болсон. Тийм учраас төсөв дээр их дарамтууд ирээд байна. Одоо бол бид нар засгийн газар бол яг өнөөдөр богино хугацаанд ямар шийдэл хэрэгтэй гэхээр хамгийн гол нь хүү багтаа зээлийг зээлээр солих ийм л ажлууд хийх хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр олон улсын валютын сангийн энэ хөтөлбөрт бол зайлшгүй орох хэрэгтэй гэж би ойлгож байгаа. Олон улсын валютын сангийн хөтөлбөр бол зөвхөн 1-2% бодлогын зээл өгдөг. Энэ зээлэн дээр бид нар одоо хамрагдаж урдах нөхцлүүдэд урдах одоо 2009 он 10 онд ч бас бид нар олон улсын валютын хөтөлбөрт хамрагдаж бас яг энэ эдийн засгийн хямралаас өртөг зардал багтаа гарч ирсэн ийм туршлага бол байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нэгдүгээр ашиглах хэрэгтэй. Хоёрдугаар дунд хугацаанд бол энэ төсвийн алдагдлыг хамгийн түрүү алдагдлгүй болгох хэрэгтэй тийм ээ. Тэгэх юм бол Монгол улсын зээлчих зэрэгэл сайжраад бидний нөгөө гаднаас өндөр хүүтэй авж байгаа зээлээ одоо бага хүүтэй оруулж ирэх энэ боломжууд нь байна. Урт удаан хугацаанд мэдээж эдийн засгийн өсөлтийн бодлого энэ экспортынхаа гол бүтээгдэхүүнүүдийг өсөлдөх чадвартай болгож л Монгол улсын өрийн дарамтнаас гарах хэрэгтэй юм байна. Бид нар 2-3% эдийн засгийн өсөлтөөр энэ өрийн дарамтнаас гарна гэж байхгүй гэдгийг л бид нар улс төрчид шийдвэр гаргагч нар бид нар ойлгомоор байгаа. Энэ өөр бол яг бидний залуучуудын яг эд ажиллах үе дээр те эд хийж бүтэх үе дээр л ирэх яг тэр ачаа болж ирэх тийм өөр байна гэж судалгаагаар хэлвэл дүгнж ирээдүйд ачаа болно. Тэгээ өнөөдөр ч ингээ харж байхад бол залуучуудын ирээдүй юу болох нь вэ гэж бол нэг санаа зовхгүй байх шиг байна. Ингээд хүмүүсийн ярианаас харахад зүгээр өөрөөр хин авсан юм бэ? Хэний талд байгаа юм бэ? Хэний хийс өөр юм бэ гэдэг дээр илүү ач холбогдлогч байна. Ер нь зүгээр энэ өрийн асуудлыг ч гэсэн өрийн тоо баримтыг ч гэсэн зөвхөн сонгуулийн арга хэрэгсэл гэдгээсээ гэж харсаар байх юм бол энийг өөрчлөхгүй бол ер нь энэ нийгмийн хямрал гэдэг юм ирээдүйд итгэл бол улам бүр дорцоорох нь бол гарцаагүй. Дараагийн сонгуул эднэрхээс илүүтэй яг энэ залуучуудын ирээдүйд нэг тийм санаа зовсон байр суурь илэрхийлэхгүй бол
залуучуудын хувьд ч гэсэн хийж бүтээх тэр ирээдүй бол маш их тийм уналттай. Итгэх итгэл бол яалтчгүй доод түвшинд бол байгаа. Тэгэхээр энийг бол илүү зөвхөн нам улс төрөөсөө илүүтэй давж харсан, илүү төрийн бодлогын хэмжээнд, улс орных хэмжээнд, санаа зовсон хэмжээнд албан ёсоор энийг нэг хилцэх, үр дүн гаргах тийм зайлшгүй шаардлага бол байгаа. Магадгүй энэ баг зэрэг тийм ихтгэл сэргийх бол. Яг ямар бодлогын алдаа байгаа вэ гэдгээ маш нарийн тодорхой гаргаж ирэх ёстой. Тухайлбал ийм бодлогын алдаа байна гэдгээ бид нарийн жагсаачаад энэ бодлогын алдаагаа бид хэрхэн засах вэ гэдэг дээр нарийн нэг шийдлээр хүрэх ёстой. Жишээлбэл Монгол банк одоо шинээр төвөрг одоо хэвлээд байгаа нь зөв үү буруу юу? Энэ дээр нэг шийдэл өгөх ёстой. Жишээлбэл зээл одоо аваад зээлийг одоо аль салбарт яаж зарцуулж байгаа нь зөв үү буруу юу гэдэг дээр бол тодорхой шийдэл, энэ өөрөө бодлогын алдаа байна. Тэгэхээр энэ алдаагаа засах ийм одоо бодлогын одоо хөтөлбөрийг дахин гаргах ёстой. Ер нь Монгол улс маань өөрөө эдийн засгийн тогтвортой бодлогогүй яваад байгаа. Энэ дотроо бол өр зээлийн асуудал өөрөө тодорхой бодлогогүй. Хамгийн гол нь түүнд хяналт хариуцлага өөрөө маш сул байгаа нь өрөөсөө эдийн засаг энэ хямралаас гарах, энэ өрөөс гарах энэ асуудлыг бол сулруулж байна гэж ойлгож байгаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг өнөөдөр гадаад дүр маань гайгүй юу гамшиг болсон уу гэдэг сэдвээр 6 зочинтойгоо ярилцлаа. Бид бас Төв банкны байр суурь болон засгийн газрын тэргүүнийхээ байр суурь тэрэн дээр бас зэрэг нэр дүрдэгцэн гишүүдийн тайлбарыг сонслоо. Тэгэхээр Монгол улсын гадаад дүр бол яг ямар хэмжээнд хүрсэн бэ гэдэг дээр бол ер нь иргэд болон нэвтрүүлэх дүр дээрсэн эдийн засгчдын зүгээс бол ер нь санаа зовных хэмжээнд хүрсэн гэдэгтээ иргэдийн өгсөн саналтай бол санал нэг байна. Бид Facebook дээр 2 хоногийн өмнө явуулсан санал суулган дээр Монгол улсын гадаад дүр аюултай хэмжээнд хүрсэн үү гэдэг асуултан дээр одоогийн байдлаар 1900 гаруй хүн аюултай хэмжээнд хүрсэн гэж байна. Иргэн төлөх боломжтой хэмжээнд байна гэж дөнгөж 75% үзэж байгаа бол тэр их өртөө байгааг мэдэхгүй байна гэж 595 хүн хэлсэн байна. Тэгэхээр нэвтрүүлэх дөрөвдөө ирсэн Энх Бадралын хийсэн судалгаагаар бас иргэдийн маань 81% нь ер нь ямар өртөө за мөн бонд өрийн бичиг гэж юу вэ гэдэг талаар ойлголт багтай. Гэсэн хэдий ч түн дээр санаа зовнож байгаамаа гэдэг бидний явуулсан энэ Facebook зүгээр санал суулгахтаа бол бас танаа социологийн судалгаатай бас нэгдэж байна. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг эх 7 хоногт шинэ сэдвээр үзэгч та бүхэнд уулзах болно. Нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.